Тийм IPO хийх одоо компаниудыг IPO идэвхжүүлэх одоо энэ сал одоо хөрөнгөний зах зээл дээр одоо олон нийтэд нээлттэй компани болохын давуу талыг сурчлах юм арга хэмжээг бол сонгон зохицуулах орноос үе шаттай явуулж байна. За үүнтэй нь бас нийцүүлээд бид бас дүрм журмаа сайжруулж байгаа. Илүү бас дэмжлэг үзүүлэх хүрээнд. За энэний хажуугаар мэдээж сая бас дурдлаа төрийн өмчт компаниудын хөгжлийн асуудал эргэж байна. За мөн ашигт малтмлын тухай хууль заасан байдаг стратегийн орд газруудыг бас хөрөнгөний биржээр 10 хүртэлх хувиас арилжаалах ийм зохицуулт байж байдаг. Тэгэхээр эдгээрийг хийхэд бол мэдээ зөвхөн дотоодын захаа хөгжүүлэхээс гадна түрүү миний ярьсан олон улсын зах зээл холбох ажил. Тэгэхээр энэ бэлтгэл ажил бол ерөнхийдөө ингээ хийгдэж яваад байгаа гэсэн. Мэдээж нөгөө талдаа болохоор топ зан аж ахуйн нэгжүүдийг бас бид одоо хөрөнгөний зах зээлд урьдж байгаа гэсэн. Та нар нээлттэй хувьцат компани болох хэрэгтэй байна. Ийм давуу талтай гэдгийг ойлгуулж байгаа. Мэдээж одоо топ зан аж ахуйн нэгжийн бол ерөөс 10 гаруй компани л ер нь бол хувьцат компани байгаа. Тэгэхээр томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд бол энэ нээлттэй компани болох давуу талыг бол нэлээд их ярьж байгаа. За зарим компаниуд бол IPO хийсний дараа бас делист буюу одоо бүртгэлээс хасагдах юм бол ажиглагдаж байна. Тэгэхээр хэд хэдэн талтай байдаг гэсэн үг. Ерөнхийдөө бол компаниудын хувьд бол энэ делист буюу одоо энэ бүртгэлээс хасагдах нь бол компанийн бас стратеги болон бусад тухайн зах зээлд ирэх тухайн компанийг хөрөнгө оруулагчны хүлээж авч байгаа байдлаас хамаарч делист хийх юм бол ер нь бол байдаг зүйл. Огт байдгүй ч юм уу энэ буруу бас асуудал бас биш. Зарим тохиолдолд мэдээж компани өөрийн үнэлгээ зах зээл дээрх үнэлгээс буух юм бол буцаж худалдаж авах юм тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл ирээдүйд нөгөө хөрөнгө оруулагчийн маань сонирхол төдийлөн хүрэхгүй бол тухайн компани нэр хүнд болон бусад асуудлууд давхар яригддаг учраас бас тэр үед бас делист хийх юм боломжууд бас байдаг гэсэн. Нөгөө талдаа болохоор бас яг энэ компани одоо бойжилтын үеэс гараад докторжилтын үе буюу яг энэ тодорхой үе шатыг дамжсны дараа компаниуд ер нь IPO хийх ёстой гэдэг. Түүнээс дөнгөж өсөлтийн шатан дээр буюу яг бүрэн стратеги одоо тодорхойлоогүй үедээ гарснаас болоод компаниуд делист хийх асуудал яригдж байгаа гэсэн. За энэ бол том асуудал гэсэн. Том гэдэг нь тухайн компани олон нийтэд санал болгоо проспектусын дагуу хэрхэн одоо IPO-гоос татсан мөнгөө гаргаж байгаа үлээ хэрхэн өөрийнхөө компанийг одоо ирээдүйн 4-5 жил төлөвлөж харж байгаа үлээ гэдэг бүх төлөвлөгөөг танилцуулж байгаа. Тэгэхээр энэ танилцуулгын хүрээ буюу энэ ч том стратеги явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр бизнес стратеги зөв тодорхойлоогүй тэрийг өөрчлөхөд энийг бол бас буруушааж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь хувийн өмчтэй компани өөрөө одоо бизнес оунер болоод энэ компани удирдлагууд бол бизнесээ хаашаа явуулахыг харж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл илүү сайжруулахыг зорж байгаа. Энэ бол одоогийн стратегид зөрчилдөх болон одоо проспектусын дагуу бас зарцуулт хийхэд зөрчилтэй байх юм бол тэр улсууд одоо тэр компанийн хувьд делист хийх боломж нь бас байгаа. Гэхдээ нөгөө талдаа бас өөрсдөө стратеги өөрчлөөд олон нийтэд танилцуулаад бас бүртгэлд өөрчлөлт оруулаад явах боломж нь байгаа. Тэгэхээр компанийн хувьд бол бүх талын боломж нээлттэй. Хоёрдугаарт энэ бол мэдээж хувийн компани учраас бид нар чинь мэдээж хувийн өмчөнд гүнзэтгэлтэй хандна. Гэхдээ нэгэнд одоо нээлттэй компани болсон бол хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндлөх ёстой. Тэгэхээр тэднэрт өгсөн мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгж чадахгүй бол шаардлагатай одоо хариуцлага хүлээж авах ёстой л гэдэг тийм үү. За тэр сүүлийн асуултыг асууя. За одоо 2025 оны сүүлийн хагас жилдээ дотоодын хөрөнгөний зах зээлийн гол эрсдэл болон төлөвийг ямар байна гэж харж байна. За ерөнхийдөө энэ оны сүүл гэхэд бол эргээд зах зээл бас сэргээд ирэх болов гэдэг олон улсын бол таамаглаа. Монголын хөрөнгөний бирж бас хэдэн жилийн өмнө бол бас топер индекс өсөлт бол Аз дундаа өсөлтөөр хас юм тэргүүлж үзүүлэлттэй байсан шүү дээ. За бидний зүгээс түрүүн хэлсэн шин бүтээгдэхүүн үйлчлэгээс гарах байх. За хөрөнгөний зах зээлийн сонирхлыг өдөөх энэ зах зээлд оролцох эдвхийг нэмэгдүүлэх хүрээнд бол энэ шин бүтээгдэхүүн үйлчлэгээ болон за энэ мэдээж олон нийтийн одоо энэ хөрөнгөний зах зээл таниулан сурчлахын ажиллагаануудаас бас нэлээдгүй хамаарах байх. Мэдээж хөрөнгөний зах зээл маань бол суур макро одоо үзүүлэлтээс бас хамаартай байдаг. Нөгөө талдаа эрэлт нийлүүлэлттэй бас шууд хамааралтай. Тэгэхээр нэлээдгүй эмзэг одоо зах зээл байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл одоо мөнгөний зах зээл шиг одоо яг төгрөгийн ханш инфляцаас хамаарат тодорхой таамаглахуйц байдаг ч гэсэн зарим тохиолдолд одоо тэр таамагаас өөрөөр одоо өсөлтийг юм уу эсвэл уналтыг гаргах юм бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр таамаглах нэлээд хүндрэлтэй ч гэсэн бидний бол төсөөллөөр бол харьцангуй бас доктортой сүүлийн хагас жил доктортой шин бүтээгдэхүүн гарсан илүү бас идэх одоо нэлээд сайжрах болоо гэж харж байна.